За Дархуул аймгийн хэмжээнд Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны дахин сонгуул болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжид сонгуул үргэлжилсээр байна. Тэгэхээр өнөөдөр бол одоо 3 цагийн байдлаар бол сонгуулийн эрсцийг мэдээлж байгаа. Өдрийн 12 цаг, 17 цаг, 22 цагийн байдлаар мэдээлж байна. За өнөө яг одоогийн байдлаар бол 17 цагийн байдлаар нийтдээ Дархуул аймгийн хэмжээгээр бол эрсцийн мэдээг авлаа. За эрсцийн мэдээгээр бол нийтдээ за Дархан сум дотор нь задлаа ярил Дархан сумд маань 52343 сонгогч санал өгөхөөс 15986 сонгогч саналаа өгсөн. Хувилаад үзвэл нийтдээ 30.54% байна. За Хонгор сум 3906 сонгогч санал өгснөөс 1802 иргэн саналаа өгсөн байна. Хувилаад үзвэл 46.13. За Орхон сум 2120 сонгогч өгснөөс 927 сонгогч өгсөн 43.70%. За Шарангол сум 5210 сонгогч санал өгөхөөс 2173 буюу 41.71% байна. Ингээд аймгийн хэмжээнд нэгтгээд аваад үзвэл нийтдээ 63579 сонгогч санал өгөхөөс 20883 иргэн саналаа өгсөн байна. Нийтдээ аймгийн хэмжээнд бол ингээд 32.85% байна. Одоо ингээд 22 цагийн байдлаар бол сонгуул бол дуусна. Тиймээс аймгийн хэмжээнд бол сонгогчдын энэ сонгуулийн идэх бол маш муу байна. За Хөдөөгийн 3 сум, Шарангол, Орхон Хонгор сум бол бүгд 40-с дээш хувьтай. Дархан сумын хувьд бол одоо яг 30% байна. Одоо удахгүй ингээд 4-5 цагийн дараа сонгуулийн үйл ажиллагаа дуусгах гэж байна. Тэгэхээр иргэдтэй анхаарад сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хүсмээр байна. Хэрвээ одоо ингээд сонгуулийн эрсцмэн 50 буюу түүнээс дээш уу гарахгүй бол одоо нэмэлт санал хураалт явуулах ажиллагаа болно. Энэ дээр бас тухайн одоо шийдвэр гаргах сонгуулийн хороонд дахиж одоо нэмэлт санал хураах шийдвэр гаргана. Өдөр цаг хугацааг товлоно. Нэгдүгээрт одоо цаг хугацаанаас ахуулаад хөрөнгө мөнгнөөс ахуулаад нэлээдгүй одоо хойшлагт ажил гарнаа. Тийм учраас одоо сонгогчдыг та бүхнийг 22 цагаас өмнө харьяа санал авах байранд очиж сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж аль бие ёсоороос уриалмаар байна. Аймгийн сонгуулийн хорооны зүгээс бас тодорхой арга хэмжээнүүдийг бол авч ажиллаж байна. 2-3 онцгой байдлын газар, цагдаагийн газартай холбогдоод чанга харигч бүхий машиныг авч одоо хушин уучин дарахны чиглэлд бол одоо хойр гаргаж цагаан хоолоогоор иргэдэд бол сонгуульд идэвхтэй оролцуулаарай гэсэн мессежийг бол хүргэхээр одоо ажиллаж байна.